Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийд хамгийн их татагдж байгаа платформуудын нэг бол Roblox хүүхдийн тоглоом байгаа. За энэхүү тоглоомтой холбоотой хоргийг Оросын албаны улсын зүгээс хэрэгжүүлэхээр босон байна. За Roblox тоглоом нь хүүхдэд аюулгүй байдал сөргөөр нөлөөлдөг. За мөн хит даврах үзлийг түгээсэн ийм контентуудыг тархаадаг гэсэн ийм үзэл гарсан учраас тус улсын зүгээс энэхүү Roblox тоглоомыг хориглох шийдвэрийг гаргасан байна. За тэдний зүгээс үзэж байгаагаар энэхүү хит даврах үзэл дотор нь бол LGBT буюу бэлгийн цөнхтэй холбоотой контентийг түгээж байгаа. За мөн хүүхдэд аюулгүй байдал сөрөг нөлөөлж байгаа гэдгийг Оросын албаны улсын зүгээс судлаж тогтоосон учраас алдартай тоглоомын платформ болох Roblox нэвтрэх боломжгүй болгож байгаа юм байна. За өөрөөр хэлбэл Оросын албаны улсаас энэхүү тоглоомыг тоглох боломжгүй болж байгаа. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаа л Оросын хэвлэл мэдээллийн зохицуулах агентлаг болох Роснадзорын зүгээс Roblox нь хүүхдийн оюун санаа, ёс суртахууны хөгжилд сөргөөр нөлөөж болзошгүй зохисгүй контентоор дүүрсэн гэж үзэж байгаа. За мөн Roblox терроризм болон LGBT-тэй холбоотой контент ажиглагдсан учраас тус байгууллагын зүгээс Америкийн нэгдсэн улсын энэхүү платформыг Оросын албаны улсаас орох боломжгүй болгож байгаа юм байна. За Оросын албаны улсад эдгээр Roblox-ын сэрүүдэд бол харахад хит даврах үзлийг агуулгатай зүйлүүд бол харагдаж байгаа. За Оросын албаны улсын зүгээс бол хит даврах контент гэсэн ийм ангиллыг бий болгосон. За үүнд нь бол түрүүнд дурдсан контентууд хамардаг учраас энэхүү энэ үйл ажиллагааг зогсоохоор шийдэж байгаа юм байна. За ийм үйл ажиллагаа нь Roblox-ын серверүүдэд харагдаж байгаа. За террорист галтлаг мөрөөдөө тоглоомыг дуурайсан сценариуд Roblox тоглоомд гарч ирдэг гэдгийг бас зохицуулагч байгууллагуудын зүгээс хэлсэн. За мөн уг платформ дээр бэлгийн дарамт үзүүлсэн болон садар самунд уруу татсан зургуудыг хүүхдүүдтэй хуваалцсан тохиолдол илэрсэн гэж мэдээлсэн. За Roblox тоглоомын хувьд нэгэн зэрэг олон тоглогч тоглох боломжтой энэхүү онлайн платформ байдаг юм байна. За дэлхийд даяар хамгийн их түгсэн тоглоомын платформуудын нэг боловч хүүхдийг хамгаалах функц нь учир дутагдaltaагаас ихээхэн шүүмжилд өртөж байгаа. Roblox-ын хэвлэлийн төлөөлөгч энэ үйл явдалтай холбогдуулан тус компани үйл ажиллагаа явуулж байгаа улсынхаа хууль тогтоомжийг үндэтгэн биелүүлдэг бөгөөд уг платформд суралцах эерэг орон зайг бий болгодог гэж хэлсэн байна. За Roblox-ын сүүлийн жилүүдэд Оросын албаны улсад хамгийн их татагдсан гар утасны тоглоомуудын нэг тооцогдож байгаа. За энэ платформ тоглогчдоо өөрсдөө тоглоомоо бүтээх, хуваалцах боломжийг олгодог. Гэхдээ энэ нь өөрөө тоглоомоо бүтээдэг байдал нь тоглоомтой холбоотой зохицуултыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болгодог юм байна. За бусад улс оронд мөн үүнтэй төстэй асуудал үүссэн. За уг платформ хүүхдэд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг гэж үзэн Турк зэрэг зарим оронд Roblox-ыг аль хэдийн хориглосон байдаг юм байна. За өсвөр насны хүүхэд энэхүү платформ дээр ISIS-тэй холбоотой ийм террорист бүлэглэлтэй нэгдсэн ийм серверүүдэд нэгдэж өөрийгөө хит даврах